Агаар мандал дахь дулааны үзэгдлүүд. Манан үүсэх процесс манан нь агаар дахь усны уур конденсатлагдах хүрэх үед үүсдэг. Шөнөөр газрын гадаргуу хурж үүнээ шүргэлцэж буй агаарын импроор буурдаг. Агаарын импроор чигшлийн цэгээс шүдэн цэг доош оруул усны уур конденсатлагдсан жижиг туслууд үүсгэж эдгээр туслууд агаар хөвсөөр манан үүсгдэг. Энэ процесс усны молекулуудын киник энерги буурч шингэн үлэв шилжихээ холбоо. Манан арилах өгсөөнөр гарч агаар халахад усны туслууд дахин ууршиж агаар өмсөг болдог. Энэ нь дулааны энерги нэмэгдснээр усны молекулуудын киник энерги өсөж дахин хийн үлэв шилжих процесс юм. Шүүдэр үүсэх. Шүүдэр үүсэх нь мананаас ялгаа боловч мөн адил конденсацийн үзэгдэл юм. Шөнийн уурш газрын гадаргуу ургамал болон бусад объектууд хурдан хүрдэг. Гадаргууа шүргэлцэж буй агаар хуурж агаар дахь чиг шууд гадаргуу дээр конденсатлагдсан усны туслууд үүсгдэг. Энэ үзэгдэл нь агаарын импроор чигшлийн цэгээс доош буух үед тохиолддог бөгөөд дулааны энерги шилжлийн үр дүн юм. Хяруу үүсэх. Хяруу нь сублимацийн эсрэг процесс буюу десублимацийн үр дүн юм. Агаарын импроор эгээс доош буухад агаар дахь усны уур шууд хав үлэв шилжиж гадаргууд цагаан нэмгэн мөсөн асууд үүсгдэг. Энэ процесс нь хүйн энгэр унгасах шөнийн цагаар үгээмэл тохиолддог. Молекулын өвшөнд авч үзвэл усны молекулууд хийн үлгөөс шууд кристал бүүцээ хав үлэв шилждэг. Мөнх цас. Өндөр уулын оройд мөнх цас огох шалгаан нь ухаан өндөр жилийн урш агаарын импроор эдгээс доош байдгаа холбоо. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Өндөр агаарын дарал багасж агаар илэн хүрдэг эдиабайк хүрэл. Өндөр агаар илүү сэрэг учир дулаан барих чадвар бага. Нарны цацрагийн усгал их боловч цас их хэмжээний цацрагийг ойлгодог альбедо өндөр. Цасан бүрхүүл дулаан дамжуулах чадвар бага бол доод үеэ хөргөвч өөрөг гүйцэтгэдэг. Эдгээр хүчин зүйлүүдийн улмаас өндөр улсын оройд цас жилийн урш хайлахгүй хөрөмлөгдөж мөнх цасны бүс үүсгдэг. Бороо орох. Бороо нь ууршил конденсацийн мөчлөгийн чухал хэсэг юм. Нарны энергийн нөлөөгөөр далайн нуур мөрөн гэх мэт усан гадаргуугаас ус ууршдаг. Усаар баялаг дулаан агаар дэш хөөрч өндөр агаар хүрдэг. Агаарын импроор буурахад усны уур конденсатлагдж үйл үүсгдэг. Үүлэн дэх жижиг туслууд нэгдэж оморсноор хүндийн хүчний нөлөөгөөр ундаг. Усны туслууд оморч крит хэмжээнд хүрэхэд эдгээрийн хөөх чадвар хүндийн хүчийг даваагүй болж газар руу ундаг. Энэ процесс нь термодинамикийн хуулиудаар айлбарлагддаг бөгөөд агаарын асчлын цөм гэж нэрлэгддэг жижиг бөөнсүүд ос эсвэл бусад осонцор дээр конденсац эхэлдэг. Цас орох. Цас нь агаарын дээд давхаргад импроор газ доош буухад усны уур шууд мөсөн ас болж хуурж үүсдэг. Хүйн агаар усны молекулууд мөсөн асууд үүсгэхээр нэгддэг. Тасууд янз бүрийн нөхцөлд үсэж хөгжсөөр 6-аас геомерийн бүүцээ болдог. Хангасай хүнд болсноор асууд газар руу унаж цас болдог. Цасан ширхүүдийн онцлог 6 аль бүүц нь усны молекулын кристалл орийн бүцээс хамаарч үүсдэг. Температур чигшлийн нөхцөл бүр өвөрмөц хэлбэр үүсдэг бол хоёр адил цасан ширхэг байдаггүй гэж хэлдэг. Мөндөр унах. Мөндөр нь хүчээ шуурганы үеэр үүсдэг нарийн процесс юм. Хүчээ шуурганы үеэр агаарын хүчээ босоо урсгалууд бий болдог. Усны туслууд дээш хөөрч өндөр хөлддөг. Хөлдсөн жижиг туслууд доошлох үедээ дахин бусад шингэн туслуудаа нэгдэж омордог. Энэ процесс агаарын урсгалаас хамаарат олон удаа давагдаж мөндөр омордог. Мөндөр хангасай хүнд болоход агаарын урсгал үүнийг энгэр барьж чадахгүй болж газар руу ундаг. Мөндрийн хэмжээ ухаан шуурганы эрчим, агаарын босоо урсгалын хүч, усны нөөц зэргээс хамаардаг. Томоохон мөндөр үүсгэхэд шуурганы доор агаарын импрорын олон үе давхарах шаардлагатай. Эдгээр үзэгдлүүд нь бүгд термодинамикийн хуулиуд болон усны өвөрмөц шинж чанаруудаар айлбарлагддаг байгалийн гайхамшиг үзэгдлүүд юм.